FM 104 эрүүл амьдралын радио. FM 104 эрүүл амьдралын радиог сонсож байгаа сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Амьдралын даатгал цуврал нэвтрүүлгийн ээлжид шин дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаад National Life даатгалын компани даатгалын ахлах менежер Мөнх Төр студид маань ирсэн байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. Сонсогчдоо бас энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Амьдралын даатгал нэвтрүүлэг маань цувралаар хүрээд за 2 дахь дугаараа яг одоо сонсогчдод хүргэж байгаа. Тэгэхээр би юуны өмнө даатгал гэж яг юу вэ гэсэн асуултыг өрөөсч чам асуумаар санагдаж байна л да. Яг даатгал гэдэг юуг даатгал гэдэг юм болоо? Даатгалд хамрагдсанаар хүнд ямар ашигтай вэ? За тэгэхээр даатгал гэж юу вэ гэхээр зэрэг хүн болгонд орж ирдэг нэг бодол байдаг. Тэр нь болохоор даатгал эрсдлээс хамгаалдаг гэж тэ. Тэгэхээр эрсдлээс хамгаална гэдэг нэг юу гэсэн үг юм бэ гэхээр ингээ шууд ингээ утгаар нь ойлгох юм бол жишээлбэл одоо хурдтай машинаар одоо хурдтай явж байгаа талтаргаатай зам дээр торомзоо гიშгээ зогсоож чадахгүй очоод машин мөрөглөө гэж үгүй тий. Тэгэх юм бол даатгал энэ ослоос таныг бол хамгаалахгүй шүү дээ. Тэгэхээр энэ ослоос үүдээд танд одоо хохирол гарч байгаа, өөр хүнд одоо хохирол учруулж байгаа энэ одоо зардлуудыг нөхөн төлөх санхүүгийн одоо бэрхшээлийг чинь даван дуулахад энэ даатгал маань тусалт юм аа. Тэгэхээр зэрэг таныг эрсдлээс хамгаалах биш, эрсдэл учирсан үед үүсэж байгаа тэр санхүүгийн хүндрэлийг даван дуулахад энэ даатгал маань тусалдаг юм байнамаа. Тэгэхээр даатгал одоо ямар ашигтай вэ гэдэг сайн асуулаа шүү дээ. Тэгэхээр даатгал бол таны одоо ирээдүгээ төлөвлөх, санхүүгийн төлөвлөлтөө хийхэд хэрэг болж идэг. Жишээлх юм бол одоо хүүхдтэй одоо ихтэй сургууль ороход сургалтын төлбөр эрэхтэй бол хүүхдийн боловсролын өрөмжлийн даатгал даатгуулах тийм. За эсвэл одоо өөрийнхөө одоо эрүүл мэндэд зориулаад хувийн эрүүл мэндийн даатгал даатгуулах. За өндөр наслаад одоо тэтгэвэр авахдаа тэтгэврийн даатгал даатгуулах. Гэх мэтлэнгээр ингээд өөрийнхөө хувийн санхүүг төлөвлөхтэй бас энэ даатгалыг ашигладаг байгаа. Олон улсын жишгээр тийм. Амьдралын даатгал нэвтрүүлэг маань National Life даатгалын компанитай хамтран сонсогч та бүхэндээ даатгалтай холбоотой мэдээллийг цувралаар хүргэж байгаа. За тэгэхээр National Life даатгалын компани маань хичнээн хэдэн төрлийн бас даатгалтай вэ? Компанийн товч танилцуулгыг бас сонсогчд маань хүрэх үү? За тэгэхээр National Life даатгал маань 2007 онд анх байгуулагдсан байгаа. Тэгэхээр ер нь бол даатгалыг дотор нь 2 хуваадаг. Ердийн даатгал болон урт хугацааны буюу амьдралын даатгал гэдэг. Тэгээ яг 2007 онд бол Монгол улсад ингээ ердийн даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 хэдэн компани байсан бол 2007 оноос амьдралын даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг анхны компани байгуулагдчихсэн байна. Тэгээ 2008 оныхаа 1 сард одоо санхүүгийн зохицуулах орооноос одоо энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө аваад ингээд үйл ажиллагаа эхэлж исэн. Одоо 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Тэгэхээр амьдралын даатгал маань дотроо нэг юм 5 төрөлтэй байдیں۔ За энэ нэгдүгээрт амь насны даатгал буюу хугацаа даатгал, хоёрдугаарт нь тэтгэврийн даатгал, за гуравт нь эрүүл мэндийн даатгал, дөрөвт нь хуримтлалын даатгал, за тавт нь одоо annuity гэдэг ингээд 5 хуваагддаг юм байна. Тэгээ энэ 5 төрөл маань дотроо ингээд бүтээгдэхүүнээрээ задраа авчдаг. За жишээлх юм бол одоо эрүүл мэндийн даатгал маань одоо өндөр хамгаалалттай эрүүл мэндийн даатгал, за дээрээс нь хорт хавдрын даатгал гэд ингээ хуваагдаад явцдаг. Төрөл дотроо бүтээгдэхүүнээр хуваагддаг гэсэн үг байна. 5 төрлийн даатгалын үйлчлэгийг үзүүлдэг гэсэн үг шүү дээ, тэ. Тэгэхээр энэ удаад эрүүл мэндийн даатгалыг онцолж хүргэх гэж байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын тухай мэдээллийг хүргээж, эрүүл мэндийн даатгал гэж яг ямар даатгал байгаа нь вэ? За тэгэхээр эрүүл мэндийн даатгал ингээ ярихаас өмнө нэг юмыг бас хэлийж бодож байна. Нэг амнаас эрүүл мэндийн даатгал гэж цуг яриад байдаг хүмүүс маань. Одоо даатгуулагч одоо хүмүүс тэгж ойлгоод байдаг. Нэг юм шиг. Тийм амнаас эрүүл мэндийн даатгалыг цугт нь ярьдаг. Тэгээд цугтаа нэг адилхан бүтээгдэхүүн гэж ойлгодог. Тэгэхээр зэрэг амь насны даатгал гэдэг нь тусдаа нэг бүтээгдэхүүн, эрүүл мэнд гэдэг нь тусдаа нэг бүтээгдэхүүн байна. Хоёр өөр төрөл, хоёр өөр хамгаалалттай, хоёр өөр төрлийн бүтээгдэхүүн. Тэгэхээр эрүүл мэндийн даатгал гэдэг нь ямар даатгалыгаа эрүүл мэндийн даатгал гэдэг вэ гэхлээр одоо даатгуулсан хүн маань аливаа одоо эрүүл мэндийн чиглэлээр авж байгаа эмчилгээ үйлчилгээнийхээ зардлыг даатгалын компаниас нөхөн нь авдаг, нөхөн төлөвлөдөг. Ийм даатгалыгаа эрүүл мэндийн даатгал гэдэг. За товчхон одоо энгийн жишээ гэх юм бол за эрүүл мэндийн даатгалтай хүн маань ханиад хүрээд за им авч явдаг тийм үү. Тэр зэрэг одоо даатгалгүй бид нэр ингээ ер нь ханзаараад таад хүмүүс яадаг вэ гэхлээр ханиад хүрчингүүтээ аптек руу гүйж ороод за одоо ханиад ямар юм уу чинь гэдэг аптекийн хүнээс сууж одоо имээ аваа авчдаг тийм. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалтай бол та өрхийн эмнэлэг дээрээ ч юм очоод эмчэд үзүүлээд жороо бичүүлж аваад
Тэр жорийнхаа дагуу аптекаасаа эм худалдаж аваад тэгээд эм худалдаж авсан одоо төлбөрөө даатгалын компаниас буцаагаад авах боломжтой. Хамгийн энгийн жишээ. За тэгээд цаашлах юм бол одоо хаалгааны зардал, одоо нарийн шинжилгээний зардлуудыг бас даатгалын компаниас нөхөө авах боломжтой байдаг. Жишээлбэл одоо MRI, CT гэдэг эдгээр шинжилгээнүүдийг бас даатгалын компаниас төлөвлөлээд авчих боломжтой. Тэгээ хаалгаа, физик эмчилгээ, гэх мэтлэнгийн одоо эмчилгээ үйлчлэгийнхаа зардлыг даатгалын компаниас нөхөө авах боломжтой юм даатгалынхаа эрүүл мэндийн даатгал гэдэг. Энэ даатгалын маань давуу тал нь яг гоо эрүүл мэндийн даатгалтай тохиолдолд та одоо жишээлх юм бол улсын эмнэлэгт очир дугаарлаж ахаар хувийн эмнэлэгт очиод үзүүлэх бас боломжтой гэсэн үг. Ягаад тэгэхээр эмчилгээний чин зардлыг даатгалын компаниас нөхөд өгч гэсэн үг. За бүр цаашлах юм бол та хүсчээвэл одоо Аз ТV-ийн улсуудад за бүр одоо даатгалынхаа төрлөөс хамаараа дэлхийд дахинд өөрийнхөө хүссэн улсдаа хүссэн эмнэлэгтээ хүссэн эмчээ сонгоод ингээд дэмжлэгээ үйлчлэгээ одоо ямар нэгэн санхүүгийн дарамтгүйгээр авах боломжийг олгож идэг байна. Ямар нэгэн хүндрэлгүйгээр төлбөр тооцоогоо даатгалаараа шийдвэрлэх боломжтой гэсэн үг юм шүү дээ, тийм ээ. Одоо бид нэр ингээд фэйсбүүкээр айгүйг харж байгаа шүү дээ. Хаалгааны зардал хэрэгтэй байна, хандаа өгөөч гэд ийм зардлууд одоо зарууд маш их явж идэг тий. Тэгэхээр зэрэг эдгээр хүмүүс маань одоо энэ ингэж өвдөхөөсөө өмнө даатгалтай байсан бол одоо ингээд ийм хүндрэлүүдийг одоо туулахгүйгээр шууд эмчилтэн даатгалаасаа зардлаа гаргуулад эмчилүүлэх боломжтой гэсэн үг. Яаж одоо хүмүүс маань энэ хүү даатгалд хамрагдах вэ? Яг ямар хүмүүс энэ даатгалд хамрагдах боломжтой вэ? Ямар нэгэн нас ч гэдэг юм уу тэм зүйл заасан байдгүй. За мэдээж энэ ер нь ингээд энэ амьдралын даатгалын бүтээгдэхүүнүүд маань бүгдөө ингээд наснаас хамаарч идэг. Нас айгүй чухал идэг. Нас нь өсөх тусмаа хураамжинд дагаад өсөж идэг. Дээрээс нь ингээд одоо ингээ манай даатгалын компанид ирээд хандж байгаа эрүүл мэндийн даатгал сонирхож байгаа хүмүүс маань ямар хүмүүсээ бас ирээд идэг вэ гэхлээр зэрэг аль хэзээ одоо ингээд өвдцсөн тийм хаалгаанд орох шаардлагатай болсон, эмчилгээний зардал хэрэгтэй болсон ийм хүмүүс хандаад идэв. Тэгэхээр зэрэг ер нь олон улстай энэ даатгал гэдэг нь яаж үйлчлэх ёстой юм бэ гэхлээр та эрүүл байхдаа даатгалнаа. Тэгэхээр бид нэр эрслээ өөрчилж хараад эрслээ сэргийлж даатгалдаг тийм үү. Одоо надад ирээдүйд эмчилгээний зардал хэрэг болох юм бол би даатгалтай байх юм бол тэрийг шийдчих нь байна гэж бодоод нэгэнт одоо даатгалын тохиолдол үүсгэхээс өмнө даатгалчих юм бол илүү ашигтай байдаг. Тэгэхээр зэрэг одоо манай дээр ч гэсэн тийм хүмүүс ирдэг л дээ одоо хаалгаанд явах, Солонгос руу явах гэж байна, Хятад руу явах гэж байна те энэ даатгалж болох уу гэд. Тэгэхээр зэрэг нөгөө даатгалынхаа зарчим нь болохоор зэрэг тань энэ одоо энэ боломжгүй болчиход идэг. Тий. Тэгэхээр зэрэг энэ даатгалд бол одоо 0-оос одоо 75 хүртэлх насны хүмүүс даатгалах боломжтой. Мэдээж даатгалын хураамж нь бол наснасаа хамаарат харилцаа адилгүй өөр байдаг байна. Тий. Тэгээд даатгалахын тулд юу хийдэг вэ гэхээр нэгдүгээр хүсэлтийн ууц гэж юм бүгэлж өгдөг байгаа. Тэр хүсэлтийн ууцсан дээр тухайн даатгалахыг хүсэж байгаа хүний одоо эрүүл мэндтэй холбоотой нэлээд нарийн асуултуудыг асуудаг байна. За одоо 5 жилийн өмнө дотор одоо эмчилгээ хийлгэж ийсэн үү, эмнэлэг тандж ийсэн үү, гэмтэж бэртэж ийсэн үү гэх мэтлэнгийн асуултууд асууд юм байна. Тэр хүсэлтийн ууцыг бүгэлж өгсөний дараа манай компанид одоо эмчнэр ажиллаж идэг. Тэр эмчнэр маань эрсдлийн үнэлгээ буюу андроидын хийдэг байгаа. За тэрэн дээр дүгнэлт гардаг. За энэ хүний стандарт хураамжаар даатгах уу, эсвэл одоо даатгал хийхээс өмнө үүсцэн байж байгаа тийм архаг хүч өвчин байна уу? За хэрвээ тэр архаг өвчин байгаа бол тэр өвчнийг нь одоо нэмэлт хураамжлалд даатгах уу? За эсвэл одоо тухайн өвчнийг нь насаад даатгах уу? За тухайн өвчний нас нь гэхээр одоо илэгний одоо өвчтөй хүн байлаа л да. С вирус нь одоо идэвхжэлтэй хяналтанд байдаг гэх юм бол тэр өвчнийг нь хасаад бусад өвчнийг нь даатгах. Тэгэхээр зэрэг юу гэсэн үг вэ гэхээр илэгтэй холбоотой гарсан эмчилгээний зардлыг нь даатгалын компаниас нөхөн толохгүй одоо бусад өвчнөөр өвчлөх юм бол нөхөн төлнө гэдэг юм уу. Гэх мэтлэнгийн юм даатгалгаа хийх шийдвэрүүд гардаг байгаа. За зарим тохиолдолд одоо шаардлагатай болвол эмчийн шинжилгээнд бас явуулах тохиолдол байдаг. Ингээд даатгалын процесс маань хийгддэг байгаа. Яг үйлчлэгээ эхлэхээр хүлээлт явах цаг гэж юм байдیں۔ За тэр нь ямар учиртай юм бэ гэхээр зэрэг даатгалын гэрээ байгуулад эхний хураамж төлөгдснөөс хойш 14 хоногийн дараанаас эхлээд амбулатороор үйлчлүүлэх эрх нэгддэг. За дээрээс нь 30 хоногийн дараанаас эхлээд хэвтийн эмчилүүлэх эрх нэгддэг. За 6 сарын дараанаас урьдчилан сэргийлэх шинжилгээ болон вакцинжуулалтуудаа хийх боломжтой болдог байна.
FM 104 эрүүл амьдралын радио сонсогч та бүхэндээ амьдралын даатгал цоврал нэвтрүүлгийн ээлжид шин дугаарыг та бүхэнд ягэн цаг мөчид шууд хүргэж байна. Хэсэг хугацааны мэдээллийн дараа эргээд уулзцгаая. Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ. National Life үндэсний амьдралын даатгал. Санхүүгийн бэрхшээлээс үүдэн чанартай эмчилгээ үйлчилгээ авч чадаж байна уу? Их хэмжээний эмчилгээний зардал шаардсан өвчнөөр өвдвөл санхүүгийн хувьд бэлэн үү? Хайртай дотны хүмүүсээ санхүүгийн хүндрэлээс хамгаалмаар байна уу? Эдгээр асуудлыг шийдэх боломжтой хорт хавдрын даатгалыг санал болгож байна. Та болон таны гэр бүлийн гишүүн хорт хавдраар өвдвөл эмнэлэг эмчилгээний зардал амжиргаанд зориулж нөхөн төлбөр олгосноор таны гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн хадгална. Хорт хавдрын даатгалд хамрагдсанаар ямар үр ашигтай вэ? Санхүүгийн бэрхшээлгүйгээр эмчлэгдэн, онцлогдсон даруйда цаг хугацаа алдахгүйгээр чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авна. Та сард дунджаар 6,000 төгрөг төлөөд ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлаа бүрэн хадгална. Хэрэв та гэр бүлээрээ даатгалбал 19 хүртэл насны хүүхэд, шинээр мэдлэх хүүхэдтэй нь үнэгүй даатгална. National Life даатгал. Бид хорт хавдрын даатгалын үйлчилгээгээр бүх гэр бүлүүдтэй санхүүгийн дэмжлэг үзүүлэн элэг бүтэн амьдрах боломжийг бий болгож байна. Хайртай хүмүүс хамтран ажиллах ста сэтгэл тайван амьдралыг бэлэглээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011 33 66 дугаараас лавлаарай. Хаяг баруун дөрвөн зам Макс Молл худалдааны төвийн хойд талд Колорадо бизнес төвийн 105 тоод. Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ. National Life үндэсний амьдралын даатгал. Амьдралын даатгал цуврал нэвтрүүлэг үргэлжлэн сонсогч та бүхэнд хүрч байна. Энэ удаад National Life даатгалын компани даатгалын ахлах менежер Мөнхтөр студид маань ирж эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэж байгаа. За тэгэхээр түрүүн эхнээс ихтгэлсэн те наснасаа шалтгаалаад суур хураамж нь одоо өөр байдгаа. Иймэрхүү материал бүрдүүлдэгэ гэж хэлсэн байгаа. Тэгвэл мөн үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч мөн насандаа тохирсон одоо суур хураамж одоо тодорхойлуулахын тулд яг хаана хандах ёстой вэ? За тийм тэгэхээр манай офис дээр ирээд дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Тэгэхээр манай офис маань одоо баруун дөрвөн замын дараагийн уулзар буюу одоо Макс Моллоор хоошо хороол руу өсөх замд Колорадо бизнес центрийн одоо нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг байгаа. Манай утас 7011 33 66. Тэгээ өглөө 9 цагаас орой 6 цаг ажилладаг байгаа. Тэгэхээр эндээс очиод та бүх яг дэлгэрэнгүй мэдээлэл аваад өөрийнхөө насан дээр хураамж нь хэд болох уу гэдгээ тооцоолоод авах бүрэн боломжтой байгаа. Түрүүн хэлсэн шүү дээ тий. Одоо мэрэгжлийн эмчнэр бас давхар ингээд судалгаа хийгдгээ. Одоо жишээлбэл тэр үйлгээр өвчүүлсэн байх юм бол тэрнээс бусад тэрийг хасаад одоо даатгалд авдгаа гэсэн. Энэ ямар учиртай вэ? Энэ талаас дэлгэрэнгүй. Энэ яг уу ийм учиртай байгаа. Бид нар одоо за бас энгийн жишээ авъя л да хэдүүлээ. Тэгэхээр зэрэг одоо машинаа бид нар мөргөлдүүлчихэд одоо гэмтцэн тий засвар хийх шаардлагатай болцсон багт нь даатгал хийлэгчээ даатгалаасаа мөнгө аваад машинаа засуулж болохгүй шүү дээ. За ер нь бол энтэй л гэсэн үг. Нэгэнт одоо даатгалын гэрээ байгуулахаас өмнө үүсчихсэн энэ өвчнийг даатгалын компани олон улстай даатгадаггүй хасалтна гэдэг. За энэ заавал бас хаасна гэсэн үг биш. Дээрээс нь тухайн тэр андроитингийн дүгнэлт буюу тэр эмчийн дүгнэлт яаж гарахаас шалтгаал бүгднийг нь одоо хасаад байна гэсэн үг биш шүү дээ. Тэр нь одоо үнэхээр одоо урт хугацаанд эмчлэгддэг, эмчийн яналтанд байдаг. За жишээлх юм бол ямар өвчин байх вэ гэхээр хорт хавдар байж гин, сүрье, доох гэмшлэнгийн те ийм өвчнүүдийг бол одоо хасалтна хийгээд явчихдаг юм байна. Тий. Тэгэхээр зэрэг юу гэсэн үг вэ гэхээр зэрэг та гэрээ байгуулахаас өмнө үүсчихсэн өвчин ч юм бол хасалтанд орж магадгүй гэсэн үг тий. Магадгүй гэсэн үг шүү дээ. Яг шууд бас юу гэсэн үг. Тэр дүгнэлтийг бол яг нарийн мэрэгжлийн эмчнэр маань гаргадаг гэсэн үг тий. Сарын суур хураамж гэж явдггүй, жилийнх гэж явдггүй, яг суур хураамжийг яг яаж шаталж төлдөг вэ? Тийм, хураамжийг бол ер нь жилээр нь тооцож гаргана. Гэхдээ хувааж төлж болно. Улирлаар, хагас жилээр тэгж хувааж төлж болно. Гэхдээ нэмэлт одоо нэг хувь байдаг байгаа. Тийм, жишээлх юм бол одоо улирлаар төлөх юм бол жилийн хураамж дээр нь 3% нэмэгдээд тэгээ 4% тоочно гэсэн үг. Хэдэн жил төлсөний дараа одоо эргэн төлөлтөд одоо буцааж авах боломжтой вэ ч гэдэг юм уу? Буцааж яаж авах боломжтой вэ? Нөхөн төлбөрийг яаж авах вэ гэсэн үг шүү дээ, тийм. Тэгэхээр нөхөн төлбөрийг
материал бүрдүүлж авдаг байгаа. За түрүүн би нэг хүлээлтийн хугацаа гэдээ ярьсандаа 15 хоног, 30 хоног, 6 сар гээд. За 6 сар нь бол үржин сэргийлэх шинжилгээ болон вакцинжуулалт гэсэн. За амбулатороор бол 15 хоногийн хүлээгээд шууд материалаа бүрдүүлээд манаагаас нөхөн төлбөр авах боломжтой болно гэсэн. За ямар материал бүрдүүлдэг вэ гэхлээр нэгдүгээрт одоо манаагаас олгодог нөхөн төлбөрийн маягт гэж байна. За тэрэн дээр нь тухайн хүн өөрийнхөө талаар мэдээлэл өвчин. За одоо банкны данснаас эхлээ те овг нэрээ, регистрийн дугаартаа. За дараагийн хэсэг нь бол эмч бүгэлдэг байгаа. За ямар оншоор өвчлсөн одоо тэр нь одоо тайлбартайгаа те ийм оншоор өвдсөн, ийм эмчилгээ бичсэн гэсэн. За тэрний дагуу одоо нэгдүгээр материал нь нөхөн төлбөрийн маягт байх нь, хоёрдугаарт нэмж бичиж өгсөн жор, эмийн жор. За дээрэс нь аптекаас ийм худалдаж авсан одоо баримт, баримт. За шинжилгээ өгсөн бол шинжилгээний хариу. Ингээд болоо. Эдгээр материалыг бүрдүүлээд манахаас нөхөн төлбөр авдаг. За манайх бол нөхөн төлбөрөө ажлын 5 хоног дотор шийдвэрлээд тухайн хүний данс руу шилжүүлдэг. Тэгэхээр ажлын 5 хоногт шийдвэрлээд буцаад нөхөн төлбөрийг олгоно гэсэн үг. Энэ чинь жор бэжэж одоо өгнө гэж штэ. Жишээлбэл энэ маань ямар өвчнөд одоо хамаарх вэ? Энгийн нэг ханиаданд ч гэдэг юм уу, иймэрхүү зөөлөдөд. Тийм, энгийн нэг ханиад байсан ч гэсэн хамаарна гэсэн үг. Ягаад тэгэхээр энэ чинь эрүүл мэндийн даатгал, таны эрүүл мэндтэй холбоотой гарч байгаа бүхий л зардлыг чинь нөхөн төлнө гэсэн үг тий. Тэгэхээр зэрэг тухайн хүн маань яг эмчийн жорын дагуу эмээ худалдаж авч уугүй юу гэдгийг тэр эмчийн жор болон одоо аптекаас өгж байгаа баримт хоёрыг нь одоо тулгаж хараад тэр хүн эмчийнхаа жорын дагуу эмээ худалдаж авсан байвал нөхөн төлбөрийг олгоно гэсэн. Тийм. National Life Data-ийн компани дээр за энэ эрүүл мэндийн даатгалд хамрагдахаар ирсэн хүмүүс гол төлөв одоо юуг дутуу одоо бүрдүүлчих гэдэг юм уу те ирдэг вэ, юунээр алддаг вэ, ямар зүйлийг та нараас илүү их асуудаг вэ? Яг нь эрүүл мэндийн даатгалын үед материал бүрдүүлэлтэн дээр бол одоо сүүлийн үед нь баримт 2019 оны 1 сарын 1-ээс эхлээд баримт нь үндсэн баримтаар тооцогддог болсон байгаа. Тэгэхээр зэрэг заавал баримт манайхаа шаардаад идэг гэсэн үг. Баримт бэжэж манайх нөхөн төлбөрийг олгоно. Тэгэхээр зэрэг хүмүүс маань яг нэг санхүүгийн тамгатай тийм хуучны нэг баримтууд байдаг шүү дээ. Тийм баримтууд бас их хэрүүлээд идэг. Тэрэн дээр л жоохон асуудал гарна гэсэн. Бусдаар бол гайгүй те. Тэгвэл заавал баримттай бэжэж. Тий, баримт тэр. Тэгэхээр бас нэг юм хэлье гэж бодож байна. Энэ дээр нөө эрүүл мэндийн ерөн даатгалын компаниудыг одоо гадуур ярьдэн штэ тэ ингээд өгнө хичээ өгдөггүй гэдэг тийм нэг тийм яриа гараад идэг. Тэр нь ямар учиртай байдаг вэ гэхээр хүмүүс маань нөгөө даатгалаа гэрээтэйгээ бүрэн сайн танилцах хэрэгтэй. Даатгалын гэрээн дээр чи ямар нөхцөлд олох юм, за бас ямар нөхцөлд олохгүй гэсэн юм заалтууд нь бийж идэв. Тэгэхээр одоо сая хэлээ бас нэлээд ийм долгоно гэж ярьчлаа штэ. Тэр ямар тохиолдол олгодоггүй юм бэ гэдэг нь бас товчгоо ганц хоёрыг хэлчихье гэж бодож байна. Тэгэхээр эрүүл мэндийн даатгал дээр бас олохгүй тохиолдол гэж байгаа. За тэр нь ямар тохиолдол олгодоггүй юм бэ гэхлээр жишээлх юм бол одоо гоо сайхны хагалгаанууд хасалтанд байдаг байгаа. Зөв. Тий, одоо давхраа илгэх ч юм уу тий, эдгээр холбоотой гарч байгаа зардлыг бол нөхөн төлөхгүй гэсэн үг. Дээрэс нь одоо төрөлхийн одоо эмгэгүүд гэсэн үг тий, төрөлхийн тэрнтэй холбоотой гарч байгаа зардлыг мөн олгодог. За дээрэс нь одоо витаминжуул, минерал одоо С витамин авч уудаг ч юм уу тийм одоо нэг витаминтэй холбоотой зардалд олохгүй ч гэдэм юм. Гэх мэтлэнгийн бас даатгал дээр олохгүй тохиолдлууд гэж байдаг. Тэгэхээр зэрэг хүмүүс маань гэрээтэйгээсээ танилцж байгаарэ гэж зөвлөмөр байна. Нэвтрүүлгийн төгсгөл би бас дахин давтаж асуумаар байна л да. Эрүүл мэндийн даатгалд гэлтгүй ер нь даатгалд хүн хамрагдсанаар тухайн хүнд ямар ашигтай юм болоо гэдэг асуултыг би дахин тавьмаар байна. Тэгэхээр даатгал чинь одоо жишээлбэл танай компанийн хувьд 5 төрөл байна. 5 төрөл нь цаашаа салаасан маш олон төрлүүд байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр даатгал гэдэг маань ямар ач холбогдолтой юм болоо? Тийм. За энэ дээр би нэг жишээ ярих гэж бодож байна л да. Манай дээр даатгалтай эрүүл мэндийн даатгалтай нэг бүсгүй байсан 24-5 орчим насны. Тэгээд өршөлтөн сэргийлэх шинжилгээнд одоо эрүүл мэндийн даатгалаараа сонгодоо эмнэлэг дээр орсон. Тэгсэн чинь энэ нурууных нь одоо диск нь ингээд шахагдсан гэсэн үг бүлтгээд гараад ирсэн хагалгаа хийх шаардлагатай. Тэр хагалгааг бол 3 дугаар эмнэлэг дээр хийдэг юм байлээ. Гэхдээ энэ ч одоо бас 4-5 жилийн өмнө тэр үед яаж 3 дугаар эмнэлэг дээр хийдэг хагалгаа нь болохоор ингээд зүсэлт хийгээд одоо хагалгаагаа хийдэг нээлттэй гэсэн үг нуруунд дээр нь тойроо үлдэнэ гэдэг. Тэгээ энэ хүмүүс даатгалтай байсан учраас би одоо Солонгост очиж хэлчихээ. Солонгост ингээд дурангийн хагалгаа сонголттой дурангийн хагалгаар хийчихдээ юм байна. Тэгээд тэр хүн Солонгост очиод дурангийн хагалгаанд орчоод ирсэн байгаа. Тэгэхээр зэрэг даатгалын маань одоо үр шимэн дээр харагдаж байгаа бах те. Хэдийгээр Монголдоо ингээд арай бага зардлаар
эмчлүүлэх боломжтой ч гэсэн одоо Солонгост очиод дурангийн хаалгаанд арай илүү зардал гаргаад ингээд санхүүгийн ямар нэгэн хүндрэлгүйгээр эмчлүүлэх боломжтой. Гэх мэтлэнгийн жишээнүүд айгүй олон байдаг л та манай дээр гарсан. За одоо бас нэг жишээ ярих юм бол бас мөн урьдчилан сэргийлэх шинжилгээнд ороод илгэний одоо С вирустэй гэдгийг анх удаа мэдсэн. За тэгээд С вирусээ одоо тоолуулаад Монгол тоолуулаад за дахиад өөрөө бас жоохон баталгаажуулах хүсэлтэй байсан учраас Сингапурд очиж дахиад шинжилгээ хийлгэсэн байгаа. За үүнийхээ дараа одоо тодорхой болсон гэж үзээд Солонгост очиж шинжилгээ хийлгэсэн байгаа С вирусныхаа. Тэгээд одоо эдийн хэмжээний зардал гарах нь бол нэлээд өндөр зардлууд гарч байгаа. Энэ бүх зардлыг бас даатгалын хамгаас нөхөндөлдөг. За өнгөрсөн сүүлийн одоо хамгийн том кейс гэх юм бол манай дээр гарсан жишээ юм бол илгэний одоо илэг солиулах, шилжүүлэн суулгах мэс таслыг манай даатгуулагч одоо Солонгост хийлгэсэн байгаа. Нийт эмчилгээнийхэн зардал нь 420 сая төгрөгийн нөхөндөлбөр манайхаас олгосон байгаа. Тэгээд тэр хүмүүс одоо итгэцэн одоо эрүүл саруулал ингээд ажиллаа хийгээ явж байгаа. Тэгэхээр энэ нь бол одоо Монголын яг даатгалын зах зээл дээр эрүүл мэндийн даатгалаар гарсан хамгийн том одоо нөхөндөлбөрт тооцогдож байгаа гэсэн үг тийм. Гэх мэтлэнгийн одоо ингээд яг эрүүл мэндийн даатгалын ач тус гэх юм бол маш олон байгаа л да. За одоо бусад даатгалууд гэхэл тэгэхээр бас нэлээд их юм ярих болно тийм. Тэтгэвэр гээл ярих юм бол тэтгэврийн даатгалч одоо бидний аав ээжүүд чинь тэтгэврт гарахдаа одоо айгу баг тэтгэвэр тогтоолгож ийн гэж яриад байгаа шүү дээ. Тэр нь ч гэсэн яалтж байхгүй аргагүй үнэн болчиход байгаа. Тэгэхээр зэрэг тэр одоо сая төгрөгийн тэтгэвртэй байсан хүн чинь тэтгэврт гарахаа 400-500 мянган төгрөгийн тэтгэвртэй болчиход идэг. Нөгөө алдсан хэсгээ юугаар нөхөх үү гэхээр зэрэг одоо дахиад одоо хувийн тэтгэврийн даатгал ороод ирэх жишээ нэ тийм. Тэгэхээр зэрэг даатгал гэдэг бол одоо таны ирээдүйнхээ санхүүгийн төлөвлөлтийг хийх боломжийг чинь олгож идэг юм санхүүгийн хэрэгсэл юм байнамаа. Тэгэхээр зэрэг та бүхэн бас даатгалын талаар илүү сайн дэлгэрэнгүй судлаарай. Манай дээр очиж бас нэмэлт мэдээллүүдийг аваарай гэж хэлье да. Би нэмэт нэг юм асуухад одоо хамгийн ихний жишээн дээр та ярьлаа шүү дээ. 3 дугаар эмнэлэгт эмчлүүлэх боломжтой ижил Солонгост ингэ эмчлүүллээ гэхлээр. Тэгэхээр нөхөн төлбөрийн хувьд ямар нэгэн хэмжээ цасан байдаг уу? Хамгийн дээдлэлт нь одоо тэдэн төгрөгийн нөхөн төлбөрлөл өгнө гэсэн тийм хэмжээ цаасан байдаг. Бага. Манай дээр одоо яг эрүүл мэндийн олон улсын эрүүл мэндийн даатгал маань дотроо ингээ 3 хуваагдчихсан юм байна. За эхнийх нь болохоор зэрэг Silver Plan буюу Аз тивийн бүс улсад үйлчилдэг. Дээдлийн одоо нийт нөхөн төлбөр авах дээдлийн мэт нь 450 сая төгрөг байгаа. За хоёр дахь сонголт нь одоо Gold Plan буюу Америк, Канадаас бусад дэлхийн улс орнуудад үйлчилнэ гэж байгаа. За энэ даатгалын маань дээдлийн мэт нь буюу одоо даатгалын үнэлгээ нь 1.5 тэрбум. За гурав дахь нь буюу Platinum Plan бол одоо дэлхийд дахинд үйлчилнэ. Америк, Канад нь орчин тэгээд бас 1.5 тэрбум гэсэн үг. Тэгэхээр зэрэг одоо энэ дээдлийн дүнгууд маань бол тухайн хүний 1 жилийн хугацаанд авах боломжтой одоо нөхөн төлбөрийн хэмжээ гэсэн үг. Тэгээ энэ маань дотроо бас ингээд жишээлх юм бол одоо өрөөний эмнэлгийн өрөө гээл тэгэхэд хоногийн 200 мянга байх жишээтэй одоо хамгийн бага буюу Аз тивийн план дээр за нөгөө хоёр дээр нь бол одоо хэдэн төгрөг байсан ч одоо тэр 500-аа багтчлаа бол хэдэн төгрөг байсан ч төлөх жишээний байгаа. Тэгвэл яг энэ олон салаалсан бүх боломжуудаас яг өөрөө очиж ижил өөрөө танилцж ижил бас сонголтоо хийх боломжтой гэсэн үг шүү дээ. Дэлгэрэнгүй мэдээллүүдээ аваад насан дээрээ хураамжаа тооцоолж аваад ингээд одоо би хэдэн төгрөгийг төлөөд эргээд ямар юм боломжууд байгаа юм. За хагалгаа хийлгэхэд хэдэн төгрөгийн нөхөн төлбөр авах юм. За MRI CT хийлгэхэд хэдэн төгрөгийг авах боломжтой байна тий. Дээд лимитүүд нь хэд ингээд эднэрийг бол очиод бас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байгаа. За баярлалаа. Сонсогч та бүхэндээ FM 104 эрүүл амьдралын радио National Life даатгалын компанитай хамтран хүргэдэг амьдралын даатгал цуврал радио нэвтрүүлгийн ээлжид шинэ дугаараа хүргэлээ. Энэ удаагийн дугаарт National Life даатгалын компани даатгалын ахлах менежер Мөнх Төр эрүүл мэндийн даатгалын талаарх зөвлөгөө мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. Тэгэхээр та бүхэн баруун дөрвөн зам за Colorado бизнес төвийн 1 давхарт байрлах тийм ээ. National Life даатгалын компани дээр очиод бас илүү дэлгэрэнгүй мэдээллийг лавлах боломжтой. Ажлын өдөр 9-өөс 18 цагийн хооронд та бүхэн зөвлөгөө мэдээллийг хүргэж байгаа. 70113366 70113366 гэсэн утсаараас дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай. Өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтдаа байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Мөн манай радио сонсогчдод хэрэгцээтэй маш чухал мэдээллүүдийг хүргэсэн бас Мөнх Төртөө баярлалаа. Ажилтны амжилт хүсье. За баярлалаа та бүхэнд.
FM 104 эрүүл амьдралын радио амьдралын даатгал цовруул нэвтрүүлгийн шинэ дугаар энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ. National Life үндэсний амьдралын даатгал. Санхүүгийн бэрхшээлээс үүдэн чанартай эмчилгээ үйлчилгээ авч чадаж байна уу? Их хэмжээний эмчилгээний зардал шаардсан өвчнөөр өвдвөл санхүүгийн хувьд бэлэн үү? Хайртай дотны хүмүүсээ савгаагийн хүндрэлээс хамгаалмаар байна уу? Эдгээр асуудлыг шийдэх боломжтой хорт хавдрын даатгалыг санал болгож байна. Та болон таны гэр бүлийн гишүүн хорт хавдраар өвдвөл эмнэлэг эмчилгээний зардал амжиргаанд зориулж нөхөн төлбөр олгосноор таны гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн хадгална. Хорт хавдрын даатгалд хамрагдсанаар ямар үр ашигтай вэ? Санхүүгийн бэрхшээлгүйгээр эмчлэгдэн, онцлогдсон даруйда цаг хугацаа алдахгүйгээр чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авна. Та сард дунджаар 6,000 төгрөг төлөөд ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлаа бүрэн хадгална. Хэрэв та гэр бүлээрээ даатгуулбал 19 хүртэл насны хүүхэд, шинээр мэдлэх хүүхэдтэй нь үнэгүй даатгална. National Life даатгал. Бид хорт хавдрын даатгалын үйлчилгээгээр бүх гэр бүлүүдтэй санхүүгийн дэмжлэг үзүүлэн элэг бүтэн амьдрах боломжийг бий болгож байна. Хайртай хүмүүс хамтран ажиллах ста сэтгэл тайван амьдралыг бэлэглээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011 33 66 дугаараас лавлаарай. Хаяг баруун дөрвөн зам Макс Молл худалдааны төвийн хойд талд Колорадо бизнес төвийн 105 тоод. Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ. National Life үндэсний амьдралын даатгал.